үндэсний ястан дээд сургууль 113 дугаар сургуулийн бүжгийн хамтлаг оролцохоор хүрэлцэн ирсэн байгаа. Багш нар хорооны хөгжлийн нийгмийн ажилтан за ахмадууд 1-р хороо хийн дасгал за 2-р хороо гэдэг ингээ 3-р хорооны хийн дасгалын ахмадууд гээд ингээд ахмад мөн Баянгол дүүргийн иргэд гээд олон хүмүүс өнөөдөр энэхүү параданд бас хувь нэмрээ оруулахаар хүрэлцэн ирсэн байгааг дуулгахад таатай байна. За ингээд өнөөдрийн үйл ажиллагааг нээж мэдлэгээ дэвшүүлнэ хэмээн. Та бүхэн маань хүрэлцэн ирээд байна. Баянгол дүүргээс бид бүхэн чиглэсэн эрүүл Баянгол дүүргийнхаа иргэдийн эрүүл мэндийн талаар 2012 оноос хойш олон бүтээн байгуулалтыг хийснийг та бүхэн мэдж байгаа. Тэрний маань үргэлжлэл болж өнөөдөр Инхрима дүү маань санаачилж мөн бас энэхүү Инхримагийн санаачилсан ажилд Бүгд найрамдах Хятад улсын элчин сайдын яам бас тусалж энэхүү арга хэмжээнд хамтарч ажиллаж байгаад бас Баянгол дүүргийнхаа иргэдийн өмнөөс та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Мөн Баянгол дүүргээс иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийгээд өнөөдөр Баянгол дүүргийн иргэдийн эрүүл мэндийн төлөө бид бүхэн 23 хороон дээр иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг хийж байгаа. Одоогоос 6 жилийн өмнө эрүүл Баянгол дүүрэг хөтөлбөрийг бол санаачилж эхлүүлсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд бид эрүүл мэндийн салбарын орчныг сайжруулах, эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, ер нь эрүүл чирэг бие ялдартай, иргэдтэй тийм Баянгол дүүргийг зогслооё гэдэг энэ зорилтыг тавиад 6-7 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. За энэ хугацаанд Баянгол дүүрэгт эрүүл мэндийн томоохон барилга байгууламж 14-ийг барьж ашиглалтнаар болсон байна. Өнөөдөр Баянгол дүүрэг Монгол улсад анх удаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг хангасан хүүхдийн 1-2 дугаар больницыг ашиглалтнаар болсон байна. Мөн насан туршид зориулсан хүүхдийн том үний больниц, амбулатори, за хүүхдийн шүдний тэр бүх таатар өсөлтийг бүрдүүлэх гээд олон ажлуудыг бид бас хийж байгаа. За тэгвэл энэ ажилд бас манай иргэд олон нийтийн байгууллагын оролцоо бас өнөөдөр маш их идэвхжиж өргөжж байгаад үнэхээр баяртай байна. Өнөөдөр манай Инхрима дүүргийн иргэнийхээ хувьд үнэхээр өнөөдөр энэ төслийг анх санаачилж эсвэрээгүй Баянгол дүүрэг болох тэр хөдөлгөөнийг санаачилж энэ чиглэлээр төсөл хөтөлбөр бичиж мөн хоёр улсын хамтын хөрөнгө оруулалтаар өнөөдрийн энэ
сүрээгүй Баянгол хөдөлгөөнийг эхлүүлж чадсанд инкрем онцгой тогтоох асуудлууд ингээ яригдж байна. Тэгвэл өнгөрсөн хойно нөгөө монголчууд ярьдаг нэргсэн хойно ашгарав гэдэг шиг биш. Өнөөдөр энэ сүрье гэж энэ аюултай өвчнийг дэлгэрхээс халдвар төгөхөөс өмнө урьдчилан сэргийлж энэ одоо эрт одоо онцлогооны арга хэмжээүүдийг авч энэ сүрье өвчин байхгүй болгох, сүрьегүй орчныг бий болгох, сүрьегүй Баянгол дүүрэг болох энэ зорилтыг дэвшүүлж байгаад үнэхээр би бас баяртай байна. Тэгээд инкрема дүүгийнхаа бас энэ ажилдаа гэр чадлаараа тус дэм болж хамтран оролцох болно. Эрүүл байж ээж улс орны хөгжил урагшилт юм аа. Аливаа улс орны иргэд нь эрүүл байвал тэр улс орны эдийн засаг хөгжил нь улам илүү хурдтай урагшилдаг. Тийм учраас Баянгол дүүрэг гэсэн өнөөдөр Баянголчууд маань эрүүл чирэг байх ёстой. Баянголчууд маань сүрээгүй байх ёстой юм аа. Тийм учраас энэ дээр манай өнөөдөр ялангуяа сайныг үсээрээ. За маш баярлалаа. Улсын их хурлын гишүүн Эрдэнэ за Баянгол дүүрэгт одоо ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулж иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө одоо ямар бүтээн байгуулалтуудыг хийсэн бэ гэдэг талаар бас та бүхэндээ хөрвөлээ. Ингээд цаашлаад 1 жилийн хугацаанд сүрээгийн эсрэг хамтдаа тэмцэцгээ энэхүү үйл ажиллагаа өрнөж за Баянгол дүүрэг сүрээгийн тусламж үйлчилгээний сайн жишг одоо болохоор ингэж зорж байгаа юм аа. За ингээд сүрээгийн эсрэг хамтдаа тэмцэцгээ Хятад Монголын найрамдал төслийн нээлт болж байна. За энэхүү найрамдал төслийн нээлтэнд бас нэгэн хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайд яамны улс төрийн зөвлөх Ли Янжун таныг микрофоны өмнө хүндэтгэн өрье. найрамдал төслийн нээлтийн арга хэмжээнд баяр хүргэж байна. Хятад Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон сайн хуршууд бөгөөд хоёр орны ард түмний хооронд гүн гүнсгий уламжилт нөхөрлөлтэй билээ. Сүүлийн жилүүдэд Хятад Монгол улсын харилцаа гүнзгийрч байна. 2014 онд Ши Жинпин дарга Монгол улсад амжилттай айлчилж хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг болгон дэвшүүлсэн байна. Энэ жилд Хятад Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баяр тохиож байна. Талууд
Хятад Монгол харилцаа хүнтэй ажиллагааны түншүүд тогтмол харилцаа холбоотой сайн нөхөд харилцан тусалцах олон талт хамтран ажиллагааны сайн түншүүд байхыг онцлон талууд олон чухал зөвшөлтөд тоглолцоонд хурж олон чухал үр дүнтэй баримт бичиг үзэгсэн амжилттай айлчлал болсон юм а. Хятадын тал эллэгсэг дотн шин сэтгэлийн харилцан ашигтай хүртээмжтэй зарчмыг тууштай баримталж Монгол улсыг хамруулсан нэг ус нэг зам дагуух улс орнуудтай хамтдаа хичээж гийлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд Монголын засгийн газар болон ард иргэдээс эрг үнэнэлж хүлээн авсан билээ. Бид та бүхний олон нийтийн хамламжийн оюун санаанд хүндэтгэл илэрхийлье. Саяхан Шинхаймын эцсийн сайд хатагтай Анкриматай уулзаж Анкри Эрдэнэ санд дэмжлэг өгүүлсэн. Энэ нь Хятадын талын эллэгсэг дотн өнөө чи шудраг харилцан ашигтай уртамжтай үсэл санааг баримталж байг нэгэн чухал илрэл төдийгүй Хятад Монгол хоёр орны ард иргэдийн гүн гүнсгийн нөхөрлийн илэрхийлэл юм а. Хувь нэмэр оруулж хоёр улсын ард түмэнд илүү их баян үйлдэхэд бэлэн байна. Энэ хүн ард хэмжээнд дахин амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За маш баярлалаа. Бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны улс төрийн зөвлөх Ли Янжундад маш баярлалаа. За тэгэхээр бид түрүү хэлсэн Мисс Инкрима Сүрээгүй Монгол төслийг санаачлан за сүрээ гэдэг энэ өвчнөд одоо дэлхийн улс орнуудаас Хятадын тэргүүн хатагтай хамгийн ихээр сайн тэмцэж чадсан маш одоо жишг сайн төслийг одоо бий болгож чадсан ийм хүн учраас захаа бичиж за өнөөдрийн энэхүү сүрээгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе Хятад Монголын найрамдал төслийн одоо эхлэл цэг тавигдж байсан юм. За ингээд энэхүү төслийн санаа хариуцлагатай байгаасаа гэж бид хүсэж байна. Монгол улсад маань нэг үхрийн үеэр дөрвөл 1000 үхрийн үеэр дөрвөн гэж үг байдаг.